За сайн байцгаана уу? Makeup artist Оюртан байна. За та нартай шинэ жилийн нүүр бодолтыг сонгохдоо би энэ төрлийн бодолтыг хийлгийе гэдэг мэдлэгийг танд ахиулахын тулд цуврал хичээлүүд оруулж байгаа. За энэ маань ингээ 3 дахь хичээл маань орж ийн. Хамгийн ихэнд та нартай хагас категорис, бүтэн категорисийн ялгааг одоо хоёр талдаа өөр бодож үзүүлсэн байгаа. Та хэд мөн үзээгүй бол үзээрэй. Хоёр дахь хичээлээрээ хар смог, бор смог бодолтыг одоо нэлээд жоохон тод хүндөвтөр бодож харуулсан байгаа. За өнөөдрийн бодол бол натурал өөрийн төрхийг тодтогсон хэрнээ шинэ жилчигтэйгээ холбогдуулаад баг зэргийн хөргөн шигтгэн оруулаад чимсэн ийм бодолт хийсэн байна. За энэ бодолт маань бол ер нь техникийнхаа хувьд бол смог бодолтойгоо илүү дөхөм тэрнтэй адилхан гэсэн үг. Тэгэхээр энийг смог бодолтыг би гаргахтаа яасан байна гэхээр бор өнгийн тэнийг ягаантай холиод маш хүнд гаргахгүйгээр хөнгөн натурал зөвхөн өөрийн төрхийг тодтогох тийм бодолт хийсэн байна. За тэгээ мөн контрыг их өндөр том тавихгүй натурал өөрийн нүдийг бага зэргийн уртсгаж том харагдуулах зорилгоор хүнд бор öнгийнхоо тэнтэй хольж одоо гаргасан бодолт. За мөн одоо манай бүсгүйчүүд маань суурийг жоохон зузаан байна гэж их хэлдэг. Суур ингээд их гоё өө даралттай хэрний нингэн байлгахыг хүсдэг. Тэгвэл өнөөдрийнхөө би нүүр бодолтон дээр хагас мэд кремээр өөгөө дараад өөр нэмэлт өө дарагч хэрэглэж зузаан болохгүйгээр будсан. Мөн хуурай гэрэл сүдрээс илүү шингэн хайлайтер, гэрэл сүдэр, хацар өнгөлөгчийг хэрэгэлсэн байна. Энэ нь бол глөө гоё харагдах шалтгаан болдог. Камерт бол одоо ингээд энэ бодолтын маань суурны гоё нь бол айхтар гарч өгдөггүй. Мөн нүдний тэний бодолт ч гэсэн одоо тийм тод бас харагддаггүй юм л та. Тэгэхээр хэдүүлээ одоо шинэ жилийнхаа нүүр бодолтон дээр бор смог хүнд ахаараа тийм бид юм бэлээ. Хөнгөн натурал бол ийм байх юм байна гэдэг ялгааг та хараад авна. Мөн хар смогийг ч гэсэн жижиг нүдийг том харагдуулах зорилгоороо хэрэглээд мөн даруухан бас гаргаж болно. Та хэд энэ смог бодлын маань ялгааг сайн анзаарч харахгүй бол өмнөх хоёр дахь хичээлийнхаа хар бор смог бодлтыг сайн хараад үзээрэй. Сормуус домтой тэнхтэй байгаа. Тэгээд мөн мейкапд одоо хамгийн гол чухал баримтлагдаг юм нь юу байд юм бэ гэхээр нүдний тэн хэр өндөр гарна төдий чинээ гоёлын бодолт. Нүдний тэн хэр намхан байна төдий чинээ натурал бодолт байдаг. Натурал бодолт хийлээхэд та зөвхөн давхраан дотроо тэнүүдийг ашиглаад байж огт болохгүй. Баг зэргийн давхраанаас бол заавал гаргаж авах хэрэгтэй. Одоо давхраагүй нүдтэй биднэрт бол одоо энэ бодолт ингэж харагдах нь байна. Давхраатай нүдэн дээр муу адил өөрийнх нь төрхийг тодтогсон их цэвэрхэн бодолт болдог. Тэгэхээр одоо өнөөдрийнхээ хичээлээр хэдүүлээ юу сурсан бэ гэхлээр бор смог, хар смог бодолтын натурал хэлбэрийг харсан гэсэн үг. За бор смогийг заавал бороор будахгүйгээр ягаан тэнтэй холиод ийм ялдам эмгтээлэг төрхийг үүсгэж бодож болдог байх нэ. За ингээд дараагийнхаа хичээлээр уулзъя. Баярлалаа.